нэг өдөр ажилласан цалинг бас танд яах. Доошоо дахиад явъя хөө. Арх явал, ундаа явал, бэлэн ом явал талхмалхчод ер нь гүөхэ болцсон шүү дээ. Юм ташаа. Ёс зүйтэй мэдээлэл нураатай өрөг хэмээн сайт өнөөдөр 5 нас хүрч байна. За бидний ажлын онцлогтой танилцаад нэгэн сурвалжлаганд хамт явж үзээч гэсэн хүсэлтийг нэг улсын хурлын гишүүнд тавьсан байгаа. За тэгээд зочныгоо бид яг одоо төрийн ордны баруун хаалган дээр гарч ирэхийг нь хүлээгээ зогсож байна. За сайн байна уу та? Сайн байна. Гарцсан шүү дээ. Харин гадаа их хүйтэн байна. За яг алах уу. Алхаад манай машин ордны нөгөө талд байгаа. 5 жилийн өмнө төргий. За баярлалаа. Энэ мөрөнд 5 жил болчих юм уу? Сэтгүүлчийн ажлыг нэг өдөр хийж үзэж байгаа сэтгэгт ямар байна? Сонирхолтой л шүү дээ. Тэгээд тойргоо сонгогдсон гишүүн учраас аль болохоор бас тойргийнч бай, гүүч бай тий хүмүүсийн өмнө тулгамдж байгаа асуудлуудыг зүйл өгтлөөр нь ойлгох ийм заашгүй шаардлага байгаа. Тэр утгаараа бол одоо яг хаана очихыг мэдэхгүй ч гэсэн очихтой бол бас иргэдэд тулгамдж байгаа асуудал дээр асуултууд асуухаар дотроо бодцсон байгаа. Окей. За танд энэ микийг шийдүүлээд өгчээ. Яс очих. Уучлаарай болчихно. Одоо би ингээс уучлаж болчихно. За хоошоогоо гэр орол руу явна. Тэгээ хүнсний дэлгүүр дээр очив. За би одоо яг машинаас буугаад сэтгүүлч болчихно тий. За. Манай хэд өдрийн цагаа ууж амжаагүй яваа. Та энэ өдрийн цагаа уусан уу? Ууж амжсан байгаа. Чи түрүүн хальт мосны юм болгоцсон. За та дургуцхгүй бол бид нар нэг дандаа идэх гээд тийм асин. Үүндээ цайлч бид ч одоо орооцгүй. Хоолоо уухал гэж ярьдаг юм да. What? Уртаа саагаад өгөөч тийм үү? За. Жодоо чахаа нэрийн альтернатив юм бэ? Юм ташаа. Ачаа дэлгүүрээ тооцсон юм. Ер нь хаашаа яваад гэр ороолын хүмүүсийн төлөөс цааш бид асууж эхэлнэ. Ороод камер бүгд ороо сайн байна уу? Энэ сурвалжлага бэлтгэж байгаа маа гэдэг нь. Окей гээд зөвшөөрөх юм бол бид камер асаагаад орно гэсэн. Бидний нөгөө ястын зарчим дээр байдаг. Шууд камер асаагаад орох юм хэмж дөрвөлж чадахгүй. Хүний хэлж чинь. Ягаад гэр ороолын хүмүүсийн төлөөс их хүмүүс мэгүүд. Яг иргэдийн амьдрал ямар байгаа тэгснээр сайн мэдж байгаа тийм. Тэгэхээр талхаад харж авч гэнэ үү? Түнсээ сонгоноо байцаагаар шүтлэж авч гэнэ үү? Хуваалж авч гэнэ үү? Тийм мэдж байгаа. Тэнгүүд нэг тэр хороолын нэг хүнсний дэлгүүрийн бүрийн дэвтэр. Тэр харилцаагаар бишний төрөний зээлийн зээлтэй байна. Бишний иргэн гэдэг хоёроо юу багтаагаад тэрнээс сэтгэлж байгаа юм гэсэн. За. Тэгээ ер нь иргэдийн амьдрал ямар байгааг сайн мэдж учраас тийм. Шилдэг хүмүүс юу авч байгаа юм бэ? Энэ хүнсний дэлгүүр дээр гүйж өцөх үү? За тийм тий. Халиун төв мөрөнд ийм төвүүд болоод юм байхгүй. Айш болчихоо. Энийхээ царайг харуулахгүй зүгээр бид хоёрыг бичихгүй орохдоо төвшөл болж байгаа юм тий. Тэгээд болно гэвэл За тэгээд За. баярлалаа. Бидний бас ийм юм таих тулгарнаа. Зүгээр тийш очиж. За би нэг Носон дүүгийн төрсөд баярын төргээ ээжийн тоололт амжилт хүсье. Арга. За энэ миний маркет руу орчих. Сайн байна уу? Сайн байна уу? Юм асуучих уу? За тэгвэл танаас би утган жаргалагч би танаас нэрийн шинээр асууад эхэлчихдэг хөө. За босноо. Тий. За сайн бацгаана уу. Өнөөдөр манай мэдээллийн одоо томоохон сайтуудын нэг болсон өрөг хэмээний маань 5 жил болж байна. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр байгуулагдсан байна. Тэгээд бас ингээд хууль докторч нарын зүгээс бас одоо урилга ирүүлээд яг энэ 5 жилийн ойтой холбогдуулаад гэр хорооллын нөхцөл байдал тэр дотроо бас гэр хорооллын хүнсний дэлгүүрийн нөхцөл байдал ямар байдаг тухай бас нэг өдөр одоо хишиг өдөр тааруулаад сурвалжлага хийж өгөөч гэсэн энэ хүслийн дагуу за дайр ихэд ирсэн байна. За таны бизнесийн ажиллагаа энэ микрофоныг таны ангил дээр зүүчих үү? Одоо энэ сүүлийн жилүүдэд энэ хүмүүсийн худалдаа авах чадвар яг одоо таны харж байгаа бодит байдал дээр ямар вэ? Идэх гэж амьдраад байна уу, амьдрах гэж идэд байна уу гэдэг шиг л одоо ерөөсө бүр улам л айгуу тийм жоохон хэцүү л болоод байгаа юм шиг шүү дээ. Бүр хэцүү. Тий? Мөнгө нь юу ч биш болсон. Өдөрт одоо хэдэрч ажил хийдэг нэг 60-70 мянгад ажлыг л ороод ирэхэд тэр нь одоо нэг тортой юм авч хүрэхгүй байх жишээ нь. Яг ингээл тэд гэл хэлэх хэрэггүй эн чи зөв бичвүү, баг давхар биччихүү гэл ба заримдаа бүр гайхаад баг ингээ харддаг ш. Тэгэхээр яалтч яахгүй тэгэл 70-80 мянга. Та ингээд 1 2 3 гэд хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүн. Тэгэл арх явна ш. Арх явал, ундаа явал, бэлэн ом явал талхмалхчод ер нь гүөхэ болцсон ш. Баг. Тийм үү. Арх ер нь нийт одоо
борлуулалтын хэдэн хувийг эзэлдэг орлого? Мэдхгүй 50% бол эзэлэх байх шүү. Архиал бүр их авдаг болсон юм байна. Би одоо хуучин ингээд бид нарт дэлгүүр ажиллуулж байхад хар өглөөгөр яарсаар гүйж ирэл талхаа зардаг гэсэн. Одоо болсон чинь бүр хар өглөөгөр ирээд ер нь архиал зардаг болсон юм шиг байна. Хүмүүс ингэж их арх уудаг болсон юм байна шүү дээ. Бүр ингэж арх ундаа. Тэгэл ундаа ингээд нэг жоохон тасрах хэрдтэй хүмүүс бүр ингээд амар хайж ирээл хийжүүлсэн тий. Хийжүүлсэн ундаа угаасаа л колор шүү дээ. Одоо би тантай солилцъя гэж бодъё л да зүгээр. Та миний оронд одоо шийдвэр гаргах төвшөнд ажиллаад ирнэ. Тэгвэл танд ямар одоо юу байна? Яг би нэг ийм юм дээр нэг ийм шийдчих юмсан. Тэгээ одоо энэ юм дээр л ийм шийдвэр байвал гэж бодож байгаа тийм юу байна? Гэхдээ одоо тэгдэг бол энэ өгөөд байгаа халамжийн мөнгө зөнгөө жоохон болиол. Энэ хүмүүсийг ажил их тал дээр л жоохон анхаармаар юм шиг. Одоо бүр ажил хийх хүн ерөөсөн байхаа болчихсон шүү. Ерөөсөө ажил хийхгүй тэгэл одоо халамж автгаарлаа гэдэг нь үнэн бах. Миний бодлоор бол юу ч өгдөг байсан. Өгдөгөөг нь би мэдэхгүй ч гэсэн ер нь ингээл баг бүх хүмүүс ч группэд бүх хүмүүс баг өвцөн өгдөг ч юм уу бүгд группэд байд юм шүү. Тэгэл ингээд нэг сонир мөнгө буухыг л хөлөөсөн хүмүүс байдаг ш. Хүүхдийн мөнгийг буухаар тэгнэ хүүхдийн мөнгийг буухаар одоо яг тэгэх гэж байгаа шүү л гэдэг байгаа. Тэгээ халамжийн мөнгө хүлээгээл ингээд байж. Авар нөгөө ямаа самнуулах гал өдрийн уваа салентай те нэг ямааг чинь ингээд самнуулах гэхээр болоод те. Залуучуудын донд нэг жоохон тийм хийц хүрсэн байдал бас байна тий. Тийм шүү дээ. Угаасаа ерөөсөө аюулгүй солонгос өвчөө. Монголд шуугаа хийх хэрэгтэй гэсэн хаалт. Тэгээд өдөр ажил хийгээд мөнгө өгөхгүй тэгээд бас зарим газар мөнгө өгдөг юм шиг л шүү дээ. Ажил хийлэгчэд мөнгө өгөхгүй ингээл айгүйх төвжээдэг. Нэг хоёрт ер нь тэгээд бас ажил хийх хүн айгүй ховор болсон юм шиг. Танд тэр нөгөө нэг яриад идэг нөгөө өглөг авлагын тэнд тэмдэгтэр нь байгаа юу? Байхгүй яа тийм байгаа ш. Жишээ нь одоо ингээл биччихнэ. Ингээл би цаасан дээр бичээл энийгээ ингээд шинжлээл нэг хэдэн хөөхөөрн дараад тэгээд шинжлээл дахин ингээд бичээл би зүгээр ингээд нэрийг харуулахгүйгээр ингээд Гэхдээ яг хөдөө нэрийн чарсан ямар наадах ч хүн таних биш. 86 500. Ер нь л үнийн юм чинь тэгэл үнэн байх болоо шүү. 500 15 28 26 100 мянга. Би одоо ингээд энэ баг 2 сая төгрөг биш үү? Тэгэл энэ наа чи юу ч биш шүү дээ. Тэгэл ингээд бас дахиад байна. Хэд хоногийн дараа үг. Иргэний үнэлэх байна. Өшөө дээр нь дахиад Та дахиад тэр нь зөндөө байна гэхээр нэг 10 сая төгрөгийн авлагатай гаргана шүү. Гэхдээ яг хөдөө хамгийн багадаа л энэ чинь нэг 3 сая төгрөг бол байж л байгаа шүү дээ. Угаасаа мөнгө чинь өнөөдөр айгүй юу ч биш болчиход байгаа байхгүй. Та дэлгүүр камертай юм байна шүү дээ бас. Оо аавна юу ч хамаагүй аавны айгүй сайхан хүүхдүүд орж ирэн заяа. Тэгэл ерөөсөө бүр хулгайч бүр хөгшин залуу эр эмгүү хулгайч болсон шүү дээ одоо. Баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Амжилт хүсье. За ажилд нь амжилт хүсье. За ямар нэгэн март шиг болоод байгаа юм. Яац нэг юм мартлаа. Юу марцсан гэж бодож байна. Баярлалаа. Баярлалаа гэж хэлсэн. Өөр юм марцсан байж байгаа. Эний авах жаргал. Хавга. Энийг авгийн нас. А мэдсэн. Тий, бис шилжүүлэг хэрэгтэй байна. Шилжүүлэг хэрэгтэй байна. За баярлалаа. Баярлалаа. Баваха дийгээ. За манай дааших хаан тэн зоцгосч байгаа юу? Энэ. Ганц сэтгэл татчих. За тэгээ. Өргөм минийхэн маань 5 жилийн төрсөн өдөр ой гээд их тийм баяр ёслолын байдалтай галт цалдгаас илүүтэйгээр яг амьдрал дээр хөрсөн дээр буугаад иргэдийн амьдрал ямар байгаа тухай бас одоо хууль тогтоогч бодлого боловсруулагчдын төлөөллийг нь аваад нэг талаасаа төрсөн өдөр юм шиг боловч нөгөө талаасаа бас манист амьдрал юм байгаа шүү гэдэг сануулад нийгмийн хариуцлагын хүрээнд сэтгэл зүйн бас юм одоо хариуцлагын маанаа зогсож байгаад бол би баяртай талархаж байна. Тэгээд баярлалаа. За надад бас сонирхолтой байлаа тий. Нэг өдөр ажилласан цалинг бас танд яхаа. Би нэг хандивчээ. Үгүй яхаа би хандивчээ. Хэдэн төгрөг байгааг нь ядаж хүмүүс тоолоод харуулах хэрэгтэй. Тийм үү? За. Би одоо нэг сэтгүүлч нэг өдрийн цалингийн одоо норм юм дээ. Тийм. Нэг өдрийн цалин та сэтгүүлч ажил хийсэн учраас 65 сая төгрөг багш байна. Тийм. 65 гэсэн. За 65 сая гэсэн чинь энэ байна. За энэ сэтгүүлчийн нэг өдрийн цалин бас одоо юу яа? Та хэд маань бас энэ үйл ажиллагаанд зарцуулаарай гэдэг. За араас нь танаас нэг асуулт асуух хэрэгтэй баярлалаа. Усын хурлын гишүүдийн ер нь цалин хэдэн төгрөг байд юм бэ? Усын хурлын гишүүдийн цалин минийхтэй л 4 сая гаруй төгрөг орж ирж байна шүү. Тэр бол нэг сарын цалин. Тийм. 4 сая 2 хуваагдаж орж ирээд байна. 4 сая гаруй төгрөг юм байна гэж болгосон. Бидэнд цаг зав гаргасан. За. За.
За одоо хоёлаа камерлаа харж гаад баяртай гэдэг. За. Өргөтэй хамт байдаг үзэгчтэй. За ингээд бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Баярлалаа. Өргөтэй хамт байгаарай.